Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бичгийн хэл, бичгийн галиг. За Монгол бичгийг таниулахад бичгийн галиг чухал хэрэглүүр болдог учраас өнөөдрийн хичээлээр бичгийн галиг гэж юу хэлэх вэ? Бичгийн галигаар галиглахад юг анхаарах вэ гэдэг талаар үзье. За бичгийн хэлний талаар хэл шинжилэлд стандарт language, written language, literary language гэх мэтээр томьёолсон байдаг байна. За тэгээд бичгийн хэлний талаар хэл шинжээчид за эрдэмтэд янз бүрээр тодорхойлсон байдаг бөгөөд тухайлбал академич Бямбан Эренчин ямар нэгэн үндэстэн улсын боловсруулсан өндөр соёлын хэрэглүүр болно. За тэгээд бичгийн хэл нь соёлтой хүн бүхний бичихтэй, ярихдаа дагаж баримталдаг үндэсний нийтийн хэлийг хэлнэ гэсэн бол хэл шинжээч Баянсан тухайн үндэсний аль нэг нутгийн аялгаунд суурилсан. За зөв бичих, зөв дуудах ёсны нэгдмэл дүрм журамтай, шилдэг найруулга, баялаг үгийн сантай, олон нутгийн аялгау, аман аялгау, салбар аман аялгаугаар хэлэлцэгчдэд нийтэд нь харилцааны гол хэрэглүүр болон үйлчилж байдаг гэж тодорхойлсон байна. Тэгвэл академич Ишловсон Андан хуучин монгол бичгэн эртний монгол хэлний онцлог шинжийг за дөрвөлжин үсэг тод үсэг нь дундад эртний монгол хэлний онцлог шинжийг тусгасан байдаг учраас эдгээр үсэг нь хоорондоо ялгаатай боловч нэг монгол үндэстэнд нэг хэлэнд үйлчилж яснараа зарчим нэгтэй болох нь мэдэгдэж байна гэж бичсэн байна. Тэгвэл монголчуудын өвөг дээдэс олон зуун жилийн турш боловсруулсан янз бүрийн тогтолцоотой бичиг үсгүүдийг хэрэглэж ирсэн бөгөөд эдгээрийн дотроос сог дуугар үсэгт тулгуурласан монгол бичиг нь монголчуудын бичгийн хэлний хэрэгцээ шаардлагыг хамгийн удаан доктортой хангасан бичиг үсэг гэж үздэг. За тэгэхээр монгол бичигт суурилсан бичгийн хэл нь тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг ярианы хэлнээсээ хоцорсон учраас бичгийн хэл ярианы хэлний хооронд зохих ялгаа гарсан байна. За ийм учраас монгол бичгийг таниулахад галиг үсэг зайлшгүй шаардлагатай хэрэг болдгоо. Галиг үсгийг дотор нь ярианы галиг, бичгийн галиг гэж ангилдаг. За ярианы галиг гэж ямар галиг хэлдэг юм бэ гэхээр тухайн хэлэлцэгчийн, ярилцагчийн тухайн үгийг хэрхэн яаж дуудаж байгааг яг дуудлагыг тэр чигт нь буулгахыг ярианы галиг гэдэг. За тэгэхээр ярианы галиг нь гадаад хэлийг сурах, ялангуяа зөв дуудах. За мөн тухайн улс үндэстэн дотор байгаа нутгийн аялгау, аман аялгаунуудын авиа зүй хэлцэн онцлог шинжийг зүй тогтолыг судлахад хэрэг болдгоо. За дараа нь бичгийн галиг байна. За бичгийн галиг гэдэг нь тухайн бичгээр бичсэн үсэг тэмдэглэгийг үсэг нэг бүчлэн хөрвүүлэн тэмдэглэхийг бичгийн галиг гэж хэлдэг. За ийм учраас монгол бичгийг таниулахад бичгийн галиг хэрэг болдгоо. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад хэлбэрт хүн болгож бичгийн галгийг кириллээр галгилсан байдаг. За тэгэхээр ийм учраас монгол хэл уран зохиолын багш нарын зайлшгүй эзэмших нэг чадвар нь мэдлэг нь юу юм бэ гэхээр бичгийн галиг юм аа. За тэгэхээр бичгийн галигаар галиглахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. За нэгдүгээрт нь та бүхэн мэдэж байгаа монгол бичигт нэгдүгээр үеэс хойшоо оо шиг тохиолддоггүй. Хэрвээ тухайн үг нь эр чанга гიშгтэй байвал нэгдүгээр үеэс хойшоо орсон гидсийг уугаар тухайн үг нь хөндий гიშгтэй байвал нэгдүгээр үеэс хойш орсон гидсийг үүгээр тэмдэглэж уншдаг байна. За тэгээд энэ хоёрдугаарт нь харуулсан байна. оо гიშгийг. За оо нь бол өөгөөс ямар ялгаатай юм бэ гэхээр дээрээ цэггүй байна. За дараа нь монгол бичигт уруух үсэг гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хаа, га, хээгийн төрлийн үсгүүд нь эр чанга, хөндий гიშгтэй үгэнд дүрс ялгаж ордог учраас галигт бас ялгаатай тэмдэглэдэг. За энд га, го, гу, гэ, гү, гу, ха, хо, ху, хэ, хи, хөө, хүү хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдгийг галигаар тэмдэглэсэн байна. За дараа нь хос гიშгийг анхаарна. Өөрөөр хэлбэл үгийн ихэнд дунд хос гიშгийг эгшиг ээ, үгийн авдагт эгшиг ээ гэдэг
гэсэн нийлэмжээр тэмдэглэнэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй байдаг. За хамгийн сүүлд нь тухайн үгийн салангад бичсэн залгуурыг бүтээврийг өмнөх үгийн дараа зуралт тэмдэг тавьж галгилдаг. Өөрөөр хэлбэл монгол бичигт ялангуяа нэрийн тийн ялгал хамаатуулгын айн бүтээврүүдийг өмнөх үгээс нь салгаж дагуулan бичсэн байдаг. Тэгэхээр эдгээр бүтээврүүдийг өмнөх үгтэйгээ хамт юма гэдэг тэмдэглэгийг дунд нь зураасаар тэмдэглэж галгилдаг байна. За бүгдээрээ жишээн дээр үзье. За жишээ 1. Хинти хангай сайн нуу өн дүүр сайхан нэргөө нугууд. За эндээс та бүхэн хинти хангай гэхэд хэ гэвлэгчийг хэрхэн ялгаж галгилсан байна вэ гэдгийг тэмдэглэгийг нь харж байгаа хаа. За дараа нь ойн хөвчи агуулаа нугууд. Хөвчи. За чэ гэвлэгчийн галиг байна. За жишээ 4 дээр мөн жүгүн манглай болуксан элэсүм мангхан далай нугууд. За энэ монгол бичгийн хэл нь эртний монгол хэлний онцлог шинжийг тусгасан байдаг учраас эртний монгол хэлэнд орчин цагийн монгол хэлний хамжин шүргэх зэ авиалбар байхгүй байсан байна. Өөрөөр хэлбэл зэ авиалбарыг чэгээр зэ авиалбарыг жэгээр тэмдэглэдэг байна. За ийм учраас мөнэ жүгүн гэж тэмдэглэдэг гэдгийг хүүхдүүдэд бас таниулах нь зүйтэй юм аа. За тэгээ галгаар галилгахад анхаарах зүйлсүүдийг бас дараах жишээнүүд дээр хэлье. За жишээлбэл суралцагчдад хооны даалай гэхэд үгийн эцэст хоёулаа нумаар төгссөн байдаг. За тэгэхээр нэг нь их шиг нөгөөх нь гэвлэгч юм аа гэдгийг бас таниулах хэрэгтэй юм аа. Өөрөөр хэлэх юм бол хэлбэрийн хувьд таниулж олно. Их шиг нь гэвлэгчийн дараа хэрвээ ном гэвлэгч үгийн эцэст гэвлэгчийн дараа орсон байвал тэр номыг их шиг үгийн эцэст игшгийн дараа ном байвал тэр ном нь гэвлэгч юм аа гэж таниул хэлбэрийн хувьд таниулж олно. За баяр яар эгчи бэр. За ялангуяа нэрийн тийн ялгалын хамаатуулгын айн бүтээврүүд нь хоёр хувилбартай байгаа. Тухайн одоо монгол бичиг маань өөрөө үеийн систем дээр тулгуурлан зохиогдчихсан учраас тухайн үг нь гэвлэгчээр төгссөн байвал игшгээр төгссөн байвал гэвлэгчээр хэлсэн бүтээврүүдийг дагуулдаг. За энийг та бүхэн маань суралцагчдаа бас хэлж байгаа тийм ээ. Гэхдээ одоо нөгөө яг галиг дээрээ яагаад хүүхдүүд зарим нь асуудаг, зарим суралцагчид багшаа яар гэхэд үгийн эхэнд хоёр одоо нөгөө урт шилэг байгаад байна. Тэгэхээр энэ шилэг хоёулаа их шиг биш үү гэж асуудаг. Тэгэхээр энэ бол хоёулаа их шиг биш юм аа. Эхнийх нь их шиг, дараагийнх нь гэвлэгч байх нэ. Тэгэхээр энийг энэ нөгөө нэг галиг үсгэн дээр тулгуурлаад хүүхдүүдэд таниулбал хүүхдүүд энэ их шигээр хэлсэн, хувилбар нь их шигээр хэлсэн учраас гэвлэгчээр төгссөн үгэнд энэ нь игшгээр төгссөн үгэнд дагуулах нэ гэж ойлгоно. За тэгэхээр баяр яар. За сурагчдын дээр кириллийн галгаар гэвлэгчийг дандаа хагасыгээр тэмдэглэжсэн байгаа тийм ээ. Тэгэхээр ар гэсэн нийлэмж байх нэ. За дараагийнх нь түрүүчийн 3 4 дугаар жишээ бол түрүүчийн слайдн дээр ярьчихсан байгаа. Жиргал, аз жаргал, наачуг доржи, нацагт орж гэд. За тэгэхээр орчин цагийн монгол хэлний чэ авиалбарыг монгол бичиг тэмдэглэхдээ чэгээр тэмдэглэнэ гэдгийг тэмдэглэж уншдаг. Тэгээ орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлээд дуудахдаа хамжин шүргэх зэгээр дуудах нэ гэдгийг таниулнаа. За дараагийн бас галилгад анхаарах зүйл нь юу вэ гэхээр гэвлэгч байгаа. За гаригийн гэхэд бол гараг он.
2 гээгүүлэгч Г гээгүүлэгч хоёулаа эр үгийн Г байна тийм ээ. Чангууганд эр чангууганд орсон учраас. За тэгвэл чигираг чирэг гэсэн үг байгаа. А игийн өмнө им үгийн Г үгийн төгсгөлт нь эр үгийн Г тохиолдож байгаа. Тэгэхээр энийг одоо зарим хүмүүс маань мэдэхгүйгээр галиасаа харахаараа чирэг гэдгийг им үгийн Г-гээр төгсгөж бичээд байдаг. А тэгвэл энэ маань яг өөр галиглах юм бол чи ги раг гэд ийм агшлагаар төгсөж, агшлаг Г-гээр төгсөж байгаа байх нэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За ингээд галиг үсгэн дээр тулгуурлаад монгол бичгийг бас таниулахад зүй тогтолыг нь хэлээд таниулахад илүү хялбар төхөн байдаг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.